За тодорхой хариулт асуулт. Тэгээд дараа нь аяндаа тодорхой болно үсттэй. Хэн ямар байгаа, яаж байгаа, юу ярьж байгаа гэдэг нь тэгээд бүгд л хараа сууж байгаа юм чи тодорхойлж байгаа. За нөгөө талаар бас нэг юм тодруулах хэрэгтэй. За яагаад одоо Монголын аж ахуй нэгжээс улсын их хурлын сонгуульд дэвшсэн хүн хандив хуулийн хүрээнд авсан байхад ямар санал өгөхийг харъя. Энэ төр гэсэн тийм яриад байгаа юм бэ. Тэр сэтгүүлчд харагч юм. Би өөрөө харсан. За тэр хандив авсан хүний тоон манай хууль зүйн байнгын орон дарагч гэсэн багтаж ах шиг байна. Ямар хууль зөрчсөн юм. Яг яатсан. Юу нь буруу юм. За алтан гэрэлсэд микрофоног өгье. Энэ дээр ямар ч хууль зөрчсөн асуудал гэж хэлээгүй. Энэ нь сонгуулийн хуулийн дагуу ямар ч аж ахуй нэгж хуулийн дагуу хүнд хандив өгөх хэрэгтэй. Та анзаарсан бол сэтгүүлчийн асуулт та энэ гишүүдийг зөв шийдвэр гаргана гэж итгэж гин үү? Эднэр чинь эсрэг тийшээ шийдэх юм биш үү гэсэн утгатай асуулт байсан. Улсын хурлын гишүүд тангар өргөдөг. Үндсэн хуулиндаа тангар өргөсөн. Тэр үргийнхээ дагуу саналаа өгнө гэж найдаж гин гэсэн. Ийм л зүйл хэлсэн. Тэрнээс ямар саналын нөхөй тэр өгсөн гэдэг ийм яриаггүй. Ийм ярих нь ч өөр утгагүй. Өнөөдөр гарч байгаа шийдвэр болгоны төлөө тэр компаниас ийм хандив авсан гэдэг ингээд яваад ах юм бол улсын хурлын гишүүд бүгдээр хандив авсан байгаа. Тэр донд барилгын компанид хандив өгсөн бол барилгын асуудал ярьж болохгүй гэдэг зүйл байхгүй л баха. Тэгэхээр та буруу ойлгосон байна. Тийм хариулт бол байгаагүй шүү.